байгаа. Ашигтай тээврийн 3 маань 2018 онд одоогийн 4.6 га байрал дээр иж бүрэн тус баазны парк, гараж, засар төлөвлөлтөөгөө бол юмнуудыг хийхээр төлөвлөөд бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Гэвч 12 багц ажлын 3 багц ажил нь дуусаагүй өнөөдөр ингээд гүйцэтгэгч компаниудыг цуцлдсан маргаантай ингээд явж байгаа бол бүтээн байгуулалтын ажилдаа танилцж хаалтаа шийдвэрлэх арга хэмжээг авах гээд өнөөдөр ирсэн байна. 2018 онд Шитэвэр 3 орон нутгийн эмчит аж ахуйн талбайт үйлдвэрийн газрын засвар үйлчилгээний станц офисын барилгатаа ингээд нэгдсэн иж бүрэн бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Нийтдээ тухайн үед 11 компанид 12 багц ажлыг шалруулж өгсөн. Яг ковидын 2021-22 оны үед бол бас яг барилгын ажлууд үндсэндээ бас гацсан байдалтай байсныг нийслэлийн удирдлагууд одоо төсвийн санхүүгийн асуудлыг шийдэж өгөөд одоо ингээд хэмжээтэй үргэлжлээд явж байна. Нийтдээ 12 багц ажлаас одоогийн байдлаар удаашрах төлөвтэй гэрээгийн цуцлсан 3 байгууллага байгаа. Ашиглалтын үйл ажиллагаа бол хэвээ явагдаж байгаа. Манайх 150 яг нийтийн тээврийн автобустай үүнээс өдөр тутам Улаанбаатар хотын чиглэл 134 гаралтыг гаргаж байгаа. 12 багцаас бол өнөөдрийн байдлаар 9 багц нь бол усын комисс ажиллаад хүлээгээд авах бол асуудалгүй болсон. 3 багц дээр ковидын үеэс болоод нөхцөл байдлууд бол хүндрээд зарим байрлал дуусаагүй байгаа байна. Тогтцолборын хувьд бол иж өөр маш гоё төлөвлөж 2 жижигхэн бол технологийн алдаатай дутуу төлөвсөн юмуд байж байгаа. 5400 м квадрат суурин талбайтай 55 автобусны гараж хэсэг байж байна. За энэ ер нь баг багаар хийгдсээр байгаа бол нодон жил хийгдэж дуусаад нодон бид 9 сард байгууллагын шинүүж ирсэн байна. Одоо энэ барилга дээр хаалганы жавар таслагчуд тавигдана. Шалан дээр нэмэлт бас нэг ажил хийгээд тэгээд нэг комисс хүлээж авъя гэж ирсэн. Уурын зугч ашиглалтанд орсон мөлөө. Уурын зуг ашиглалтанд ороод 2 жил гарсан байна. Гэрэлтүүлэг, камер, тохиолдол систем бүгд энэ хийгдсэн байж байгаа. Тэгээ ер нь бол энэ барилгын ажил дуусчих. Эднийх гэрээг нэгэ цугцлдсан юм уу? Энэ ажлынхаа өрөн дээр байгаа юу? Ажлыг хүлээж авсан юм уу? Энэ хэмжээнд нь Хүлээлтсэн байж. дээврээ хийгээл дотор битүүлжүүл хитэр тавьж байгаа л явчихаар. Ер нь бол ажлын гүйцэтгэлийн чи хэдөө өгж дүнсэн та. Бид эднийг бол нэг 55%. Тэгээ яагаад эднийх үргэлжлүүлж хийхгүй байгааз юм? Ер нь бол маш удаашралтай хэрэгцээ. Одоо энэ нэгдүгээр гаражийн барилга 2019 оноос хойш өнөөдөр хүртэл хийж байгаа. 23 оны төсөв Австралийн энэ зөрүү санхүүжилтийг нийслэлийн төсөв хамтдаа бүгдийг шийдэж өгсөн. Компанийн хувьд бол удаашралтай одоо ингээд хийхгүй орхиод яваад байгаа учраас. Зэвэрцэн 10 тур бүгдийн тоон жид Энэ бол 88-ыг хэрэглэхгүй одоо энэ чинь. Зооргүй 2 давхар барилга байна. Суур цэцгтад хийжсэн юм байна шүү дээ. Гэргээ тулсан юм уу? Тулсан дээ. Хэдэн хувьтай гэж үзсэн? 7% тэл гэж үзсэн. 7%. Зэвэрцэн 10 туртай цуцарч болохгүй шүү дээ. 20-та технологиороо энийг хүлээгээд авсан бол ингээд гадуур нь борооны ус мусанд нь орохооргүй 10 тур хамгаалаад дараагийн компани ч орж ирээд мөргжлүүлээ шууд хийн штэ. Хөрөнгө оруулалтаас инженерийн зөвлөмжийн нийтийн төвлөрөө өгөөд автобусаас 3 өөрснөө эзэн юм бол бүтээгээд цөөн мөрөө хамгаалах ажил. Одоо энэ анкер болтууд ингээд зэврээд дууслаа штэ. За та хэд бол одоо күцэцүүд дээр засар үйлчилгээгээ хийгээд байгаа байна шүү дээ. Цаатайг нь угаадаг тэгээд Энийг нөгөө засар будаг хоёр. засар үйлчилгээний станц ашиглалтанд орох юм бол энэ цехтэй будгийн цех болгоод эмчтэй хөлбөсрөө хийх төлөвлөгөөтэй байхгүй. 9 сартаа багтаагаад Улаанбаатар хотын харийн автобус оцоо өдөртлгүүдийг байгууллага болгоноос 4-5 хүн оруулаад заяа. Өдөртлөг ерөнхий инженер нэгтлэн ахалж байгаа бусад хүмүүсийг оруулаад Вагнераа зав баалга борлыг өчөж үзсэн. Яаж засар үйлчилгээгээ төлөвлөж чинь одоо ялгаа авахгүй тийч чинь дугуйтай техник байгаа. Менежмент яаж явж чинь, зураг төлөвлөлт яаж хийж чинь. Тэдний дээр хүсэлт гаргаад тэдний хүлээж авдаг. Хүсэлт гаргаад очиж үз, сайн дурсгийг үз. Тэгээд тэндээс манай автобусаар нийтийн төвөөр төлөвлөлт гаргав. Тэгээд жил бол үе шаттайгаар энэ засварын менежментийг сайжруулах, будаг засвар хийх, төлөвлөх, засварын технологи ямар байх. Бид нар энэ сайн жишг дэлхийн жишг менежмент рүү баг багаар явах хэрэгтэй. Засвар үйлчилгээний төв дотор суурин тоног төхөөрөмжүүдэд оруул зардалт нь. Үйлдвэрлэлийн суурин тоног төхөөрөмж барилгатайгаа цуг явдаг. Салахгүй. Таны юм бэлэн инженер Мухатаны инженер төлөвлөлтийн дагуу харж агаад яг суурин тоног төхөөрөмжүүдэд захиалаад оруул туснаа авниж байхгүй. Үйлдвэртэйг анханаас нь цуг. Танд яг засвар үйлчилгээ, автобуснуудыг арчилгаа үйлчилгээ юу их шаардлагатай суурин тоног төхөөрөмжүүдэд шалгаад зурагтаа суурин тоног төхөөрөмжүүдэд оруулаад зураг одоо байгаагаар батлуулаад нэм хөдөлгөөнд засварчдын багаж хэрэгсэл эдрээ өөрсдөө хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд ирэх жил энэ жил суйрлуулад оруулах цэгнээ дараа. Тэр дээр нь бодлогоор дэмжиж юмнуудыг явуул. Энэ барилга бол 70% та дуусж байгаа учраас бол юмудаа хүлээгээд авцсан юм байна. Гаражих бол бас тийм байна. Энэ хоёр дээр шинжсэн төсөөрөө одоо тодтолд оруулаад аялаа газ зарлаад шалгаруулад бол дуусгана. Гурвангийн багцлаад нэг зарлана. Энд чинь гараж засвар үйлчилгээний төв агуулга 3 нэг төрлийн барилга ойролцоо үйлдвэрлэлийн барилгууд. Үйлдвэрлэлийн барилгуудыг нэг багц болгоно. Нэг компанид өгнө. Чанартай.
төсөөдийн хөрхөө болон суурин тоонод хөрөмжүүдэд оруулна. Хүнд том багаж хэрэгсэл юм байвал энэ багцтай оруулна. Цуг оруулна. А өөртөө жижиг хөдөлгөөнтэй юмудаа тусдаа тэр юмудаа тооцоод явна. Ингээд нэг багц болгоо зар 9 барилгаас 4 нь олсон 5 нь улсын комиссд аваагүй шүү дээ, тий. Энийг улсын комиссоо яаралтай ажиллуулж ав. Гамбаа захирал. А зарим компани дутуу байгаа ажлуудыг хүлээхгүй актаар тооцоолоод сүүлийн гүйцэтгэлээр нь мөнгнөөс нь хасах байдлаар тэр компаниудаа ажиллаад дуусгаад ав.